За сайн байцгаана уу. Өнөөдөр миний 5 дахь өдрийн бичлэгээ та бүхэнтэй уулзж байна. За өнөөдөр бүгдээрээ өчигдрийн сэдвээр гарсан. За өөрийнхөө үнэнтэй нуур тулах, мөн түн өөртөө ажиллахад гардаг том алдаа дутагдал, төөрөгдөл юу вэ, тийм ээ? За энэ бүхнийг ойлгож авсны дараагаар одоо өөр дээрээ ирээд өөрийнхөө бодит байдалтай нуур тулаад ингээд байж байгаа. За тэгвэл одоо бид бүхэн өөрийнхөө сэтгэл рүү ингээ өнгөрөхөд тэнд одоо маш их урдын хийсэн хүмүүст худлаа ярьж исэн, тий? Бусдыг гомдоож исэн, зовоож исэн юм олон буруу үйлдэл бид нар ингээ хийсэн байдаг. Тэгээ энэндээ ингээ маш их тийм харамсах тийм одоо сэтгэлийг бол өөртөө ингээ хоримтлуулсан байдаг. Тэгэхээр зөвхөн энэ наснда хийсэн буруу үйлдэлийн хоримтлагдсан одоо тэр сэтгэлийн зовлон шаналлаас гадна урдын төрлүүд тийм ээ тэргүүлшгүй цагаас ахуулан хураасан тийм их нүгэл хилэнц бидний сэтгэлд бас хуримтлагдсан байдаг бахнэ. Тэгэхээр энэ бүх нүгэл хилэнц эдгээр зүйлийг өнөөдөр одоо хамтдаа намжиллаа. За би ч бас суралцаж байгаа хүн байгаа. Тэгэхээр одоо нүгэл хилэнц гэдэгт монголчууд бид бүхэн мэднэ. За 10 хар нүгэл гэж байдаг. За энэ 10 хар нүгэлд юу ордог вэ гэхээр та бүхэндээ сайхан уншаад өгье. За биеэр үлдэх буюу энэ махан биеэр үлдэх 3 хар нүгэл байна. За энэ гуравт нь бол нэгдүгээрт бол амь таслах, амьтны амь болон хүний амь хөнөөх тийм ээ. За хоёрдугаарт бол эс өгснийг авах буюу хулгай, хэн нэгний өгөөгүй зүйлийг авах. За хулгай орж ийн. За гуравдугаарт бол энэ биеэр буруу хорцол үлдэх. За буруу хорцол үлдэх буюу бусдын ихнэр нөхөр тийм ээ хүсээгүй одоо үед нь хүч хэрэглэх одоо ямар нэгэн тийм одоо буруу хорцол бол энэ 10 хар нүглийн биеэр үлдэх 3 хар нүгэлд ордог бахнэ. За тэгвэл хил буюу одоо энэ амаар тийм ээ хил яриагаараа үлддэг 4 хар нүгэл байдаг бахнэ. За энэ 4 хар нүгэл юу вэ гэхээр дөрөвдүгээрт нь бол одоо худал ярих. Худал ярих гэдэг дотор ялангуяа одоо тэр олоогүй эрдмийг олсон мэтээр ярих тийм ээ. Одоо би гэгэрсэн ч гэдэг юм уу юу яасан ч гэдэг юм те. Одоо тийм худал зүйлийг өгүүлэх орж байгаа. За 5 дугаарт нь бол хов үг өгүүлэх. Хов буюу хов яриа хин нэгэн ирээд ярьсан зүйлийг ингээд цааш нь хов болгож ярих. Тэрийг үнэн үү худлаа юу гэдгийг одоо задлан шинжилсэн шалгаагүй байжгаад тэгсэн гинлээ штэ гэд ингээд бид нар хов байдлаар нэг нэгэндээ ярьдаг. За энэ бол нөгөө худал ярих эрсдэл рүүгээ бас яваад орчиж байгаа. Тэгэхээр бид нар тэр үнэн худлыг мэдэхгүй байгаа учраас тэгэхээр хов ярих нь өөрөө хэлээр үлдэх одоо 4 нүгэл дотор орж ирдэг бахны. За мөн 6 дугаарт нь бол ширүүн үг өгүүлэх. Ширүүн үг өгүүлэх буюу одоо энд бүх төр одоо бид нар бүх хар ярианы хэллэгт ордог нэг хараал ярианууд байна те. Тэрийг нөгөө энгийн өдөр тутмын энгийн яриа мэтэр ингээд бид нар хараалын үгийг хэрэглээ сурсан байдаг. Тэгээ эн чинь бол ширүүн үг те. Энэ бол одоо яалтчгүй ингээд хэлээр үлдэж байгаа нүгэлтэд орж ирдэг байна шүү. За мөн бусдыг дайрч доромжлох тийм ээ. Энэ ширүүн байдлаар хэлэх энэ болгон ч бас ингээ орж ирдэг байна. За 7 дугаарт нь бол дэмий чалчих. За дэмий чалчих буюу одоо ингээд хэрэгтэй зүйлээ сурч хөгжих энэ цаг хугацаагаа ингээд дэмий яриад өнгөрүүлээд яг ч хэрэгтэй ч биш хэрэг хин нэгэнд тус өгөөжгүй ийм зүйлийг ингээ яриад цаг хугацаа өнгөрүүлээд байх нь явандаа нөгөө нүгэл болж хувирах те худлаа ярих, хов ярих тэрний суурь нь болж идэг учраас дэмий чалчих нь л хэлээр үлдэх 4 нүгэл дотор орж ирдэг бахнэ. Ингээд нийт биеэр үлдэх 3, хэлээр үлдэх 4, ингээд нийт 7 нүгэл. За тэгвэл үлдсэн 3 нүгэл маань болохоор сэтгэл буюу бид нар зөвхөн нүглийг махан бие хэлээр үлддэггүй ингээд бодол оюундаа бодол сэтгэлээрээ ингээд бид нар бас нүгэл үлдэж идэг. Тэгэхээр энэ бодол сэтгэлээрээ ингээд үлддэг нүглүүд юу юм бэ гэхээр 8 дугаарт нь хомхой сэтгэл
хомхой сэтгэл буюу за хомхой сэтгэл гэж байна те. Энийг одоо нарийн багш нар маань илүү тайлбарлах баха. За миний хувьд бол суралцж байгаа юм учраас дитэйл нарийн тайлбарлаж чадахгүй байна. За 9 дугаарт нь бол хорлох сэтгэл. Бусдыг хорлох. За 10 дугаарт нь бол буруу үзэл. За ингээ 10 нүгэл байна. За буруу үзлийг энэ дотор нь бичсэн байна. Авралын орон чухаг дээд 3-ыг үгүйсгэх, үүлийн үрийг үгүйсгэх. За мөн урд хойд төрөл байхгүй гэж үгүйсгэх нь буруу үзлийн одоо нүгэлдээ орж ирдэг юм байна. За ийм 10 хар нүглийг бид нар одоо энэ амьдралдаа болоод тийм ээ урдын төрлүүддээ санамсартай болон санамсаргүй байдлаар ингээд нүгэл хилэн цураачихсан байдаг. За миний хувьд бол нөгөө өөрийн мэдлгүй нөгөө хотлаа ярьсан те нэг сүртэй зүйл биш штэ гэх байдлаар ингээ хотлаа ярих. За хүний өгөөгүй зүйлийг ингээ таалагдаад ганц удаа хэргэлчих гэдэг юм уу ингээд авах тийм ээ. За тэгээд тэр хов яриа өгүүлэх эмгтээчүүд бид нар бол нэг нэгэндээ найз нөхдөөрөө ингээд суугаад сайхан ярилцаад суучаад ам хаалаад ингээд тэгсэн гинлээ ингэсэн гинлээ гэдээ ярьж явах явцдаа үнэн худал нь мэддэхгүй ингээд зүйлүүдийг ярьсан байдаг. Тэг хин нэгний нэр хүнд амьдралд нь ингээд төвөг учруулах зүйл ингээ ярьсан байх магадaltaй байдаг. Тэгэд энэ болгон маань ингээд цаана бидний сэтгэлд ингээ хоримтлагдаад нүгэл болоод хоримтлагдаад байдаг юм байна. Тэгэд энэ нүглээ бид нар ингээд тоохгүй яваад байдаг. Яавал гэжтэй юу сүртэй ингээ яваад байдаг. Эдэр маань ингээ хоримтлагдаад бидний нөгөө зовох те буцаад нөгөө өөрөө тэр одоо асуудал дуунах тэр шалтгаан маань болоод идэм байх. Тэгэхээр энийгээ бид нар ингээд тэр нүгэл би чи ийм энэ 10 хар нүглийг хийж болохгүй юм биш үү? Одоо өмнөх амьдралтаа хийсэн бол энийг одоо ингээд намжлая гэд. За тэгвэл энэ нүглүүдээ энэ сэтгэлд хоримтлагдсан тийм ээ энэ буруу хийсэн алдаа дутагдлаа яаж хүн сэтгэлээсээ цэвэрлэх юм бэ? Яаж намжлах юм бэ гэхээр одоо тэр намжлах одоо нүгэл хилэнцгийг намжлах базар сад бурханы бясалгал за хураангуй бясалгал оршвэ гэж өнөөдөр та бүхэндээ номыг уншаад өгье. За 4 ерөндөгийн хүчээр базар сад бурханы бясалгалыг хийнэ. Ингээд энэ бясалгалаар дамжуулаад өөр сэтгэлд хуримтлагдсан тэр 10 хар нүглийн одоо тэр хийж исэн тэр бүх хуримтлагдсан нүглээ 4 хүчээр бид нар арилгах нь ахнэ. За нэгдүгээрт нь бол гимших сэтгэл. За тэр би ийм зүйлүүд хийцэн юм байх шүү. Би чи ингээ худлаа ярьсан юм. Би чи ингээ хулгай хийцэн юм байна. Би чи ингээд хүнийг хохирооцсон юм байна. Ингээ худлаа хэл яриад хов зөөгөөд ингээд бусдыг зовоосон юм байх шүү. Энэ болгоноо хүлэн зөвшөөрөөд энэндээ ингээд гимших сэтгэлийг төрүүлэх нь байна. За дараад нь бол засах гэж байна. За гуравт нь бол шүтэн барилдлага. За дөрөвт нь бол боомтлон барих зэрэг 4 ерөндөгийн хүчээр ариусгана гэж байна. За намаас ахын уншаад өгье. Нүглээс зовлон үүдэн гарна. Үүссэн нүгэл хурдан арвижна. Хэрвээ үүссэн нүглийг үгүй болгол зовлонт үр дагавар гарахгүй болно. Хэрв нүглийг үйлдсэн бол нүгэл зүгээр өөрөө алга болчихдоггүй. Бурхны номыг судалж амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Ямар нэгэн нүгэл үйлдснээ ажиглаж мэдэх бүртээ нэг ч хором алдалгүй 4 ерөндөгийн хүчээр базар садын тарныг уншиж нүгэл хилэнцээ ариусгахад шамдаарай гэсэн байна. За энэ дотроо задлаа тайлбарласан байна. Гимших сэтгэлийг төрүүлэх яаж төрүүлэх вэ? Зовлонт үр дагаврыг бий болгодог аливаа үйл нь мунхаглал, шунал, уур өдөөгдсөн үйл байдаг. Уураар өдөөгдсөн үйл байдаг. Энэ насанд төрхөөс эхлээд өөхөх хүртэл тэргүүлшгүй цагаас эхлэн энэ насны ая тухад шунсан шунлаар
үйл үлдэж зовлонгийн шалтгаан нүглийг үүсгэдэг. Иймд нэг ч хором сааталгүй үйлцэн нүглээ даруй ариусгах ёстой гэж гимших сэтгэлийг өөртөө төрүүлээрээ. За хоёрдугаарт нь мөнх бус хийгээд үхлийг санаж бай. Үхэх нь зайлшгүй юм аа. Хизээ үхэх нь тодорхойгүй. Яг одоо амьд байх үедээ нүглээ ариусгахгүй бол муу төрөлд төрж тэндээ муу төрлүүдэд тоошгүй олон галвар унах аюул бий. Иймд Бадар сад бурхны тариныг уншиж нүгэл хилэнцээ ариусгах боломж завшаанаа одоо энэ байгаа цаг хугацаанд ашиглаарай. За 3-дугаарт нь шүтэн барилгын хүч бодитглийг төрүүлэх. Бурхан ном хуврагын чуулганд үүр даврал одуулмүй. 3 хөлгөн баатрууд хийгээд тэнгэрүүд 10 газрын бодисадваа нарт аврал итгэлийг одуулмүй. Нин чухал оройн дээд багшта үүр даврал одуулмүй. Бадар сад бурхны ариусгалыг зөвхөн өөрийнхөө төлөө би үйлдэхгүй. Миний амьдралын зорилго нь там, бэр, даадгуус, хүн, асуур, тэнгэр, завсрын төрлийн хамаг амьтдын эдэлж байгаа зовлонгийн шалтгаанаас нь ангижруулж тэмцэшгүй гэгээрэлд хүргэх юм. Тийм үйлдэхийн тулд эхлээд би өөрөө гэгэрэх хэрэгтэй. Тиймээс Бадар сад бяцлаглалын уншлаглаар би бүх нүглээ даруй ариусгах ёстой гэсэн сэтгэлийг хүчтэй төрүүлээрээ. За 4-дүгээрт нь нүгэл хилэнцгийг дахин үйлдэхгүй байх боомлох сэтгэлийг төрүүлэх. Бадар сад багшийн өмнө биебээр амархан зайлсхийж болох үед нүглийг хизээч үйлдэхгүй байхыг тангаргалъя. Надад зайлсхийхэд хэцүү байдаг нүглийг нэг өдөр нэг цаг наад зах нь хідэн хором үйлдэхгүй байхаа би тангаргалъя. Бадар сад бурхны зүрхэн таалалд саран дэвсгэр дээр хум үсэг байх бөгөөд түүнийг тойрон 100 үйт тарины ирэх байна. Хум болон тарины ирэхний цагаан өнгийн рашаан хүчтэй урсан гарч биебээр бүх өвчин, адын хорлол, нүгэл ба тотгороос ариуслаа гэж бодож бяцлагаарай гэж. За ингээ бүгдээрээ хамтдаа Бадар сад бурхны таринаа хамтдаа уншицгаая. За Om Bhadrasatu Samaya Manobalaya Bhadrasatu Dino Badishto Dito Me Bava Sodohayo Me Bava Sobohayo Me Bava Anurakto Me Bava Sarva Siddhi Me Brayatsa Sarva Karma Sudha Me Jittam Shriam Guru Hom Ha 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 Ho Bhagavan Sarva Tathagata Vajramame Munje Vajrabhava Mahasamaya Sadhua Om Bhadrasatu Samaya Manobalaya Bhadrasatu Dino Badishto Dito Me Bava Sodohayo Me Bava Sodohayo Me Bava Anurakto Me Bava Sarva Siddhi Me Brayatsa Sarva Karma Sudha Me Jittam Shriam Guru Hom Ha 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 Ho Bhagavan Sarva Tathagatam Vajramame Munje Vajrabhava Mahasamaya Sadhua Om Bhadrasatu Samaya Manobalaya Bhadrasatu Dino Badishto Dito Me Bava Sodohayo Me Bava Sobohayo Me Bava
अनुरतो मे भाव सर्वसिद्धि मे प्रयच्छ सर्वकर्मसु च मे चित्तं श्रियं गुरु हों हा 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 हो भगवान् सर्वतथागत वत्सर ममे मुञ्जे वत्सर भाव महासमया सदुआ होम भैत. За энэ буян ном уншсан ном тарны хүчээр 3 цагийн нүгэл хилэнц бүхэн хамаг амтны нүгэл хилэн зайруулж бурхны утагт орох болтугай. Зовлонгийн шалтгаанаас ангижсан амар амгалантай байх болтугай. За өнөөдрийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Бүгдд нь над жаргал амар амгалан хүсэн өрөөё.